Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өдрийн мэнд хүргэе. Ээлжид агуулга дэмжих видеороо та бүхэнтэй уулзаж байна. За, эрх зүйн соёлын талаар бид бүхэн яг юу хэлдэг вэ? Түүнд нөлөөлөх хүчин зүйл юу байдаг вэ? Элементүүд юу байдаг вэ гэд үзсэн байгаа. За, одоо энэ удаа бол бүгдээрээ эрх зүйн соёлын онолуудын талаар судлана. Эрх зүйн соёлын онолууд, эрх зүйн соёлгүй үйлдэлүүдийг арилгах яг ямар арга замууд байна вэ гэдэг агуулгаар бол багшныхаа ээлжид агуулга дэмжих видеого та бүхэнд хүргэж байна. За, мэдээж зорилго бол онолын гол ойлголтоо баттган таны мэдэх манай хүүхдүүд сурсан дүрм журмынхаа дагуу тулгуур ойлголтуудаа бичиж тэмдэглэнэ. За, ер нь бол агуулга дэмжих видеонуудыг та бүхэнд хүргээд үндсэн тулгуур ойлголтуудаа багш нь бичээд тэмдэглээд явж байгаа гэж бол яг хуу найдаж байгаа шүү. За, хоёр зорилтыг бүгдээрээ дэвшүүлсэн. Эрх зүйн соёлын онолуудыг тань мэднэ. За, тэгээд ер нь эрх зүйн соёлгүй үйлдэлүүдийг арилгах арга замуудыг мэдэж аваад өөрийнхөө амьдралд хэвшүүлэх ийм бол дэвшүүлсэн байна. За, онолуудын хүрээнд нэгдүгээрт бол хууль дээдлэх ёсны онол гэж байгаа. За, энэ дээр бол нийгэмд хууль дээдлэх ёс үйлчиж байж эрх зүйн соёл бүрднэ. Иргэд олон төрийн байгууллагууд хуулийг дагаж мөрдөх ёстой. Хүн бүр бол яг хуульд эрх тэгш байх зарчимтай гэж бол яг үзэж байгаа. За, гол төлөөлөгчдийн хувьд Аристотель, Жон Лок, Монтескье. За, тэгээ Аристотелийн хувьд бол яг тухайн сэтгэгч хууль бол дарангуйлаас хамгаалах арга хэрэгсэл юм аа. За, бид бүхний хувьд бол яг эрх тэгш байх, шударга байх, ялгуурлалгүй байх энэ нөхцөл байдлыг бол яг хууль бидэнд өгж байгаа гэж байгаа. За, Жон Локийн хувьд иргэдийн эрх хэрэгжүүлэг хамгаалах гол зүйл нь бол хууль бидэнд өгж байгаа хамгийн үнэтэй зүйл бол яг эрх хэрэгжүүлөө байгаа. За, үүнийг бол яг хууль хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа маа гэдгийг илэрхийлж байгаа. За, Монтескье хуулийн эрх мэдлийг хуваарлах онолоор нь бид бүхэн мэдэн гүйцэтгэх, шүүх, засаглал ингээд үндсэн эрх мэдлийг хуваарлах онолын үүднээс бол бид бүхэн үзэж судалсан байгаа. За, хоёр дахь онолын хувьд бол яг эрх зүйн ухамсарын онол. За, энэ бол хүн бүр эрх зүйн мэдлэгтэй байж хууль сохих хандлагыг өөртөө төлөвшүүлэх ёстой. Эрх зүйн ухамсар бол өндөр байх тусмаа нийгэмд бол хууль хэрэгжих байдал бол сайжирдаг. За, тэгэхээр иргэн бүр хүн бүхэн бол ямар нэгэн шударга бус байдлыг хүлээн зөвшөөрдөггүй, өөрсдөө шударга үйлдэл хийдэггүй байх юм бол энэ бол яг хууль дээдлэх ёс бас иргэдээс эхэлдэг гэдгийг бол илэрхийлж байгаа. За, гол төлөөлөгчдийг багш нь дэлгэцэн дээр харуулад гол үзэл санаануудыг бас та бүхэнд өгсөн байна. За, ер нь эрх зүйн ухамсар нь бол яг хувийн сэтгэл зүйтэй илүү холбоотой гэдгийг бас яг илэрхийлсэн юм онол хандлагууд бол байдаг аа. Тэгэхээр энэ бол яг эрх зүйн ухамсарын онолын гол төлөөлөгчд байх нэ. За, 3 дахь онолын хувьд бол нийгмийн гэрээний онол байгаа. За, энэ дээр бол гол үзэл санаа ерөөсөө юуг илэрхийлж ийн вэ гэхээр нийгэмд хууль эрх зүйн соёл үүсгэн хүмүүсийн хооронд байгуулсан нийгмийн гэрээ, өөрөөр хэлбэл бид бүхэн бол яг нийгэм болон төртэй бол гэрээ байгуулдаг. Иргэд өөрсдөө эрх хэрэгжүүлэх, хуулийн дагуу зохицуулах үүрэг хүлээн зөвшөөрсөн, зохицуулах үүргийг бол хүлээн зөвшөөрсөн байх ёстой. За, тэгээ төр хууль хоёр нь бол яг иргэдийн эрхийг хамгаалах үндсэн хэрэгсэл болж өгдгөө гэдгийг бол яг илэрхийлж байгаа. За, гол төлөөлөгчдийн хувьд Томас Хоббс, Жан-Жак Руссо нар байгаа. За, тэгээд ер нь хууль нь олонхын хүсэлд нийцсэн байх ёстой гэдгийг бол Жан-Жак Руссо бол илэрхийлж байгаа. За, энэ дээр үндсэн гол санааны хувьд бол яг бид бүхэн нийгмийн амьдралд нийгэмтэйгээ төртэй тэр чигтээ бол яг нийгмийн гэрээнд бол оршдгоо гэдгийг бол яг илэрхийлж байгаамаа. За, тэгэнгүүт энэхүү 3 үндсэн онолын хүрээн дээр бид бүхэн ер нь хүн бүхэн өдөр тутамдаа эрх зүйн соёлтой, за ямар нэгэн байдлаар буруу үйлдэл хийхгүй, бусдын эрхийг зөрчихгүй байх энэ нөхцөл байдал дээр яг ямар арга замууд байна вэ гэдгийг багшин дэлгэцэн дээр харуулсан байна. Эрх зүйн хууль зүйн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байна. Хууль сахиулах байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Иргэдийн хууль дээдлэх хандлагыг төлөвшүүлмээр байна. Хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгомоор байна. За, тэгээд мөн хамгийн сүүлд бол яг нийгмийн сэтгэл зүйн энд бол маш хүчтэй нөлөөлдөг. Үүнийг эерэг болгох, хүн бүр үүргээ ухамсарладаг байх
Энэ арга замууд бол яг хөө хэвших юм бол бид бүхэн өнөөдөр бол яг хөө эрх зүйн соёлтой байх энэ нөхцөл байдал бол бүрэлдэнэ гэж үзэж байгаа. За ингээд өгнээд үзэх юм бол бид бүхний хувьд бол яг хөө эрх зүйн соёл нь нийгмийн доктортой байдал, шударгаас хууль дэдлэх үзлийг төлөвшүүлэхэд бол гол чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Зөвхөн өөрийн эрхийг шаардаад зогсохгүй бид бүхний хувьд бол яг бусдын эрхийг хамгаалдаг, үүргээ биелүүлдэг байх энэ эрх зүйн соёл бол яг чухал байж байгаа. За тэгээ багшин даалгаврыг та бүхэндээ дэлгэцэн дээр өгсөн байна. Эрх зүйн соёлыг төлөвшүүлэх үе шат гэж байгаа. Манай хүүхдүүд энэхүү үе шатуудаа сэргээн санаж агаад өөртөө зориулсан зөвлөмж хүчээрээ. За ер нь өмнө нь агуулга дэмжих үеийн дээр өдөр тутамдаа хийдэг одоо ийм эрх зүйн соёлыг төлөвшүүлж буй одоо нэг өдрийн үйлдэлүүдийг чагсааж бичиж байгаа. За өмнө дээр тулгуурлаад өөртөө зориулаад зөвлөмж. За би ер нь эрх зүйн соёлын талаар хэр ойлголттой болвоо. За үүнийг амьдрал дээр хэр хэрэгжүүлдэг вэ? Өдөр тутмын энгийн үйлдэлдээ би бусдын эрхийг хэр хүндэтгэдэг вэ гэдэг энэ одоо үүрэг хариуцлагыг өөр дээрээ бол яг анализ хийгээд тэгээд өөртөө яг бүгдээрээ зөвлөмж хүчээрээ гэж багш нь яг даалгаврыг өгч байна. За тэгээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн агуулга дэмжих үедэгээр бүгдээрээ эргээд уулзцгаая.